Томоо удахгүй болох төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэх тухай бодож суулаа. Түүний төрсөн өдөр эхний хагас жилд 1-р уйлралд 1-р сард болдог. Ингээд томоо жил, хагас жил, уйлрал, сар гэдгийг энгийн будархаагаар тэмдэглэж үзлээ. Томоо 1 жилийг дугуйгаар дүрслэлээ. 1 жилд 12 сар байдаг. Тиймээс 1 сар гэдэг жилийг 12 хуваасны 1. 1 уйлрал гэдэг нь 3 сар бөгөөд жилийг 12 хуваасны 3. Хагас жил гэдгийг 12 хуваасны 6 гэж тэмдэглэж болох юм байна. Томоо тэдгээр бутархайгаа тоон шулуун дээр өсөх хэрэмбээр байрлуулж үзлээ. Эдгээр бутархайн хамгийн их нь 12-6. Томоо бутархай тоог хэрчмээр тэмдэглэж байгаад хагас жил гэдгийг өөрөөр бас тэмдэглэж болох юм байна гэж бодлоо. Хагас жил гэдэг бол бүтэн жилийн тал юм. Тиймээс 12-6 тэнцүү 2-1 гэж тэмдэглэж болох юм байна. 12-6 2-1 бол тэнцүү бутархайнууд. Томоо тооны хуваагдагч ашиглан тэнцүү бутархайг олж бичлээ. Тоон шулуун дээр 2-ын хуваагдагчийг 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24 гэж тэмдэглэлээ. Харин 6-гийн хуваагдагч 6, 12, 18, 24 шүү дээ. Эндээс харахад 6 дээр 2 ба 6-гийн хуваагдагч давхцаж байна. Тоон шулуунаас харахад 12-ны 3 нь 4-ний 1-тэй тэнцүү юм байна. Хүсэн хүлээсэн төрсөн өдөр нь болж гэр бүлийнхэн нь баяр хүргэж лаага үлээн баярын бялууга хуваалаа. Томоод бялууны 3-ны 1, харин дүүд нь 6-ны 1 хэсэг оногджээ. Хэдэн хэсэг бялуу оногдсон бэ? Томоо тооны хуваагдагчдыг ажиглаж ижил бус хуваартай бутархайг нэмэх үйлдэлийг гүйцэтгэлээ. Томоо хүртүр ба хуваар хоёрыг ижил тоогоор багасгаж үзээд талын үлдээснийг мэдчээ. 3-ны 1 гэдэг бол 6-ны 2 гэсэн үг. Тиймээс бид хоёрын эдсэн нь 6-ны 3.